Төрөх үед юу болдог вэ? Төрхөөс хэдэн 7 хоногийн өмнө бие махбодыг ойртож буй үйл явдалд бэлтгэх дааврууд ялгарч эхэлдэг. Умаа хамгийн доод нарийн хэсэг болох умаан хүзүү зөөлрч жигд болдог. Хүүхэд төрөхөд бэлэн боломгц төрөлтийн явц эхэлж бид хөнгөн тогтмол бус агшилтыг мэдэрч эхэлдэг. Саст бөгсрөл гарч болно. Энэ нь хүүхдийг халдвараас хамгаалсан юм. Хүүхэд энэ хугацаанд байсан. Ургийн доторх шингэн асгарч гарч ирж болно. Энэ төрлийн төрөлт нь латент үе гэж нэрлэгддэг. Энэ үе шатн эхлээд тогтмол бус агшилтаар эхэлж умаан хүзүү 3-4 нэгдэх хүртэл үргэлжилдэг. Энэ үе шат нэлээд удаан, ойролцоогоор 5-7 цаг үргэлжилдэг. Ихэвчлэн эмэгтэй төрж байгаа эсэхээ ойлгодоггүй. Ээж хүүхэд хоёрын биеийн байдал хэвэн бол энэ үед төрөх эмнэлэгт байх шаардлага байхгүй болно. Хүзүүний хэсэг жигдэрч нээгдэх үед мэдрэмжүүд илүү эрчимтэй болж тодорхой хэмнэлтэй болно. Төрхийн идэвхтэй үе эхэлж бадсалт нь нэгээрээ давлгаалж ирэх бөгөөд дараагийнх нь өмнөхөөсөө илүү хүчтэй удаан байх ба тэдгээрийн хоорондох завсар улам багасна. Ихэнхдээ энэ үе шатнд энэ нь төрөх явдал гэдэгт эргэлзээ үлддэггүй. Хэрэв умаан хүзүү бүрэн нээгдэж хүүхэд төрөх сууг руу хөдөлж эхэлбэл түлхэлтийн үе ирнэ. Энэ үед ээжид дүлэх хүсэл төрнө. Өдрийн бүх хэсгийг давсны дараа хүүхдийн толгой бэлгийн нүхэнд харагдаж эхлэх бөгөөд хэдэн түлхэлтийн дараа завсар хооронд галын бөвж мэд мэдрэмж төрнө. Энэ үед түлхэх хүсэл ихтэй бөгөөд бүхнийг дуусгахыг хүснэ. Гэвч их барих эмчийн зааврыг анхааралтай сонсох хэрэгтэй. Ба эмчийн хийснээр амьсгалаа аваарай. Эхлээд хүүхдийн толгой гарч ирнэ. Дараагийн дүлэлтээр тэр бүхэлдээ энэ ертөнцид мэдлэнэ. Эцэст нь зөвхөн хүүхдийг эхийн хөвлөйтэй холбож байсан. Ихсийг төрүүлэх үлдэх болно. Энэ бүхнийг хийсний дараа амьсгалаа гаргаж болно. Төрөлт дууслаа.